Сайн байцгаана уу гэд багчуудаа. Уран шуухай сургалтын төвийн багш Ламдалан байна. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн хүүхдийн яруу найргийн дээжжиг номноос Голландын хүүхдийн зохиолч Анни Шмидийн Муужгай Лондон зарлоо гэдэг атал явдалтай нэгэн шүлгийг хамтдаа цээжилцгээе. Ингээд багшигаа анхааралтай сайн сонсоод шүлгээ цээжлээрэй. Ногоо муужгай Лондон зарлоо. Алаг муужгай англи зарлоо. Өнөөдөр нохос гэрээсээ зухихгүй гэж өглөөний сонинд зарлал гарчээ. Учрыг мэдсэн муужгай бүхэн л өнөөрт Лондон зорин гарчээ. Амьдрах байр нь ямар вэ? Англи маягийн байшингийн амин зуулган юу вэ? Англи хулган, англи зайц, англи ордын агшаасан будаа. Асын тэр нутагт англи хэлээр ярина гин ан хайж хэвтэгтэй англи маягаар хэрнэ гин. Ногоо муужгай Лондон зарлоо. Алаг муужгай англи зарлоо. Уяатай нохос уйдгартай үлдлээ. Харин тэд мууртай л хамт яваагүй ямаа. За энэхүү хөөрхөн шүлгээ амжилттай сайн цээжлээд аав ээж ах дүү багшийнхаа өмнө итгэл дүүрэн уншаарай гэж багш нь хүсэж байна. Дараагийн бичлэгээр уулзтаа баяртай.